Дараагийн мэдээлэл. Хуурамч үнэртэй усны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд огцом нэмэгджээ. За ялангуяа Монгол улсын зах зээлд борлуулагдах хуурамч үнэртэй усны нийлүүлэлт 75% нэмэгдсэнийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораториос мэдээллээ. За мөн хуурамч сүрчигтэй холбоотойгоор харшлах, арьсан түлэгдсэн зэрэг асуудлаар эмнэлэгт хандах иргэдийн тоо нэмэгдсэн байна. Зар сурталчилгаа нийтвэтэй явж байгаа эсвэл амжилттай зардаж байгаа бүтээгдэхүүнүүдийг дуурайлгаж, хуурамчаар үйлдвэрлэж, зах зээлд хямд үнээр нийлүүлэх тохиолдол илбэг байна. Монгол улсад гэхэд Dior брендийн үнэртэй ус аль бие усны эрхтэй газруудад 5 миль нь 55 мянган төгрөгөөр худалдаалдаг байна. Гэвч худалдааны төв захуудад 200 милийг нь 50 мянган төгрөгөөр зарж байна. Хуурамч бүтээгдэхүүнүүд нь үн хямд учраас хэрэглэгчид сонгон хэрэглэж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирдог байна. За хуурамч үнэртэй уснууд маань алдартай брендийн усыг бол дуурайлган хийсэн. За доторх найрлага нь бол одоо тодорхойгүй юм байдаг. За найрлагуудын хувьд нь бол одоо органик нэгдлүүдийг их агуулдаг, хортой хүний эрүүл мэндэд хор нөлөө учруулах юм органик нэгдлүүд жишээлх юм бол буталат, метанол, за гидрокси метил толвын гэх мэтчлэн ийм органик нэгдлүүдийг бол ашигладаг. За эдгээр нь бол хүний одоо эрүүл мэндэд зөрүү нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд арьс харшлын эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо 20% нэмэгджээ. Хуурамч бүтээгдэхүүнд ямар ч чанарын баталгаагүй химийн бодисууд орсон байдаг гэнэ. Иймээс арьсыг түлэх, харшил өгөх шинж тэмдэг илэрдэг. Мөн хүний арьс төрхсөн үнэртнээр амьсгалж байдаг тул хортой химийн бодисоор амьсгалах эрсдэлтэй байдгийг арьс харшил гооцлын эмч хэллээ. Хямд бүтээгдэхүүн гэдэг маань мэдээж орц найрлах нь тодорхойгүй байдаг тий. Магадгүй хүний бид хортой. За энд нь юу ярьдаг вэ гэхээр хүн металлын орц хэмжээнүүд нь илүү их агуулгадтайгтай холбоотойгоор бас хордуулах нөлөө харшлуулахаас гадна дээрээс нь нэмээд бас хордуулах нөлөө үзүүлдэг. За тэгээ хордлогын шинж тэмдэг эхэндээ мэддэхгүй байж болно. Явандаа ингээд олон дахин давтамжтай хэрэглэнтэй холбоотойгоор хордлого үүсгээд байгаа бодисууд маань бие махбодод хоримтлал үүсээд тэгээд архаг хордлогонд оруулах боломжтой. Иймээс үнэртэй сонгохдоо бүтээгдэхүүний орц найрлага, савлгаа, үнийн дүнг сайн харж сонгох хэрэгтэй маа. Хямд үнэртэй ус сонгосноор эдийн засаг болон эрүүл мэндийн хохирдгийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.